Яг хэлсэн. 1 2 3. Окей. Сайн уу? Ану байна. Коко байна. Тэгэхээр өнөөдрийн видеогоор арьсан арчлын төрлийн нэгэн видео хүргэхээр бэлдлээ. Ингэхдээ зочноор би Кокого ирсэн юм. Хэрэв та нар Коког мэдгүй байгаа бол мэдгүй байх гэж байхгүй л дээ. Гэхдээ YouTube дээр яг арьс арчилгааны тухай яг дагнсан контент бүтээдэг Монгол бүсгүй байгаа юм шүү. Би Кокогийн сувгийн видеоноор тайлбарлахад холбочих хэрвээ subscribe хийгээгүй байгаа бол орж subscribe хийгээрэй. Thank you. Хэрийн удаагийн видеоны гарчгаас харахад ойлгомжтой. 2 дугаар хэсэг гэсэн бичгтэй байж магадгүй. Юу гэхээр Кокоёдоор хамтраад нэг агуулгыг 2 хувааж хийж байгаа байхгүй юм. Юу гэхээр одоо чинь би энгийн хуурайд барьстай. Коко маань Тослог, холмог, эмзэг тэмдэглэл арьстай. Тэгэхээр хоёр өөр ялгаатай арьстай хүмүүсийн дуртай арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд бас мэдээж ялгаатай байх нь аргагүй. Тэгэхээр зөвхөн одоо жишээ нь надаас хуурай ангийн арьстай хүмүүсийн дуртай бүтээгдэхүүнүүд юу байх вэ гэдгийг асууж байхын оронд бас магадгүй та нар чинь янз бүрийн арьстай хүмүүс байгаа учраас Кокогийн маань зөвлөх бүтээгдэхүүнүүд юу байж болох вэ гэдгийг хэлсэндээ нэг болгоод хүргэе гэж бодсон юм. Тэгэхээр Кокогийн сувг дээр энэ видеоны 1-р хэсэг буюу тосон суурьтай цэвэрлэгч, усан суурьтай цэвэрлэгч, гуйжуулагч болон төвнөрний шатанд бит хоёрын дуртай бүтээгдэхүүнүүд юу вэ гэдгийг хуваалцсан видео байгаа шүү. Доор видеоноор тайлбар хэсэгт дээр карт тайл болон дэлгүүрээ бас холбочих. Тэгэхээр хэрвээ тэр видеог үзээгүй байгаа бол орж үзээрэй. Яг Кокогоос эхлээд үзээ дараа нь ийшээгүй орж илүү тийм дарааллын хувьд илүү ойлгомжтой. Гэхдээ бас заавал шууд албатай бас биш. Энийг дуусчаад тэр лөө орсон ч болно. Гэтэ өөрсдөө чинь шийдэл заяа. Тэгэхээр цогцоороо нэг яг рутин бас ингээд гарч ирнэ гэсэн үг байгаа юм шүү. За амар урт оршил явцсан уу? Зүгээр шүү дээ. Айгу ойлгомжтой л. Окей, за тийм ээ. Тэгэхээр энэ видеон дээр болохоор Кокогийнх дээр 4 бүтээгдэхүүн, одоо 4 өөр шатны ашиглах бүтээгдэхүүн болсон бол минийх дээр эссенц, серум, чих шүрэх тос болон нарны хит ягаан туянаас хамгаалах гэсэн 4 шатны одоо бүтээгдэхүүн дээр бит хоёрын яг одоо дуртай байгаа бүтээгдэхүүнүүд юу байгаа вэ гэдгийг хуваалцах болно. Тэгээ мэдээж аль альнийх маань одоо нэрлсэн бүтээгдэхүүнүүдийг авч болох холбоосуудыг видеоноор тайлбарлахад оруулсан байгаа. Тэгэхээр ханаас авах гэж сонгож байгаа бол ихээд видеонд батал тайлбарлах. Description үзээрэй. Зарим нь одоо жишээ нь хямдралтай үнээр авах боломжтой байгаа бол тэр мэдээллийг нь ч гэсэндээ видеоноор тайлбарлахад оруулчихъя. За, эцэг эхлэв. Кокогийн видеог үзсэн бол цааны үгийг ойлгоно. За тэгэхээр эссенцийн шатанд нь шүү дээ. Миний дуртай бүтээгдэхүүн одоо айгүй олон жил энийг ярьж байгаа. Одоо бол савыг хаяагүй ингээ хадгалаад яваад байгаа. Савнаас нь хүртэл хагцаж чадахгүй ингээ байгаад яваад. Энэ болохоор Make-up-ийн Raw Sauce гэдэг бүтээгдэхүүн байгаа. Энэ савыг яаж хаях юм бэ? Ийм шилэн савлгаатай айгуу гоё. Энд чинь 150 мл тийм 150 мл үндсэндээ яг харьцангуй стандарт хэмжээлтэй гэдэг юм. Нарийнхан юм өндөр учраас нөгөө давхар нөгөө эссенцнийхаа найрлагаас гадна надаа савлгаа нь өөрөө юм хэрэглэхэд айгуу гоё юм. User experience нь айгуу гоё байгаад идэм шүү. Тэгээд ингээд яг ингээд гут ингээд цохигдож гарч мараад амар гоё юм. Satisfying. Тэгээд тэр нөгөө агч модны шүүстэй гэдэг штеп. Агч модныхон шүүснийх нь өндөр нь бас хангалдаг. Надад бол айгуу тааламжтай өндөр. Эмзэг арьстай хүмүүс ч юм уу юу гэж бодох юм бас өөр юм хэлж мод. Гэхдээ тийм одоо онцгой өндөр биш айгуу гоё тийм модлог өнөр чинь дотор муухаар маруул өнөр биш. Тийм модлог тийм дулаахан өндөр байдгийн. Тэгээд арьсанд айгуу гоё ингээд гоё чийг өгөөд усан чийг өгөөд миний нөгөө энэ шиг ваарал болгоод ашиглахгүй юу? За миний эссенс болохоор I'm from My God Essence. Энэ л яг эмзэг арьстай хүмүүс бол зүгээр ингээд holy grail гэдэг үстэй тийм. Энэ тэгээд нөгөө нэг хамгийн гол нь ингээд яг түрүүнийх шигтэй ингээд авч агаад нүрэндээ түрхлээ. Яг нэг юм маск тавьж агаад ингээд авсан юм шиг мэдрэмж төрөлд олон давхарлаж байна. Би ч нөгөө essence тоон дэр нэг айгу олон давхарлах дуртай. 7 skin методыг бол зүгээр байн хийдэг төрөл юм баггүй. Тэгэхээр энэ бол тэгээд түрүүний за миний бит хоёрын түрүүний өмнөх бичлэгийг үтсэн бол нөгөө тонерны талаар ярьсан шүү дээ. Тэрнээс бол хамаагүй шинхэн. Тэгэхээр би энэ хоёрыг одоо хамт хэрэглэлээ гэж бодоход эхлээд энийг хэрэглэдэг. Эхлээд эссенцээ дараа нь том. Тэгэхээр нөгөө нэг тонер өмнөөч байж болдог, хойноч байж болдог гэдэг чинь ерөөсөө энэ texture тэ нөгөө бүтцээс нь хамаарч байгаа байхгүй. Зарим нөгөө ямар дараалал хэрэглэх вэ гэж хүмүүс асуудаг шүү дээ. Тэгэхээр заавал нэг талаас яг тухайн бүтээгдэхүүний нөгөө нэг юу вэ гэдгийг нь оруулснаа toner essence нэрээр нь шүүмжүүлсэн. Ямар бүтцтэй юм. Гэхдээ бас нөгөө тал нь шингэнээсээ өтгөн рүүгээ явдаг. Бас яг нэг өөр тийм одоо юу байж болно, хувилбар байж болно. Тэгэхээр заавал toner гэхээр заавал essence-ний урд хэвшүүлэх хэрэгтэй гэсэн үг биш. Одоо яг Cocoгийн энэ дээр байгаа шиг шингэнийг нь урд нь дараа нь. Миний хувьд бол яг тэр шингэнээс өтгөнлөө бол яг үйлчилдэг. Бүр энэний өмнө first treatment essence-ийг хэрэглэдэг. Бүр яг усан.
Тэр чинь яг энээс бүр усахгүй. Тэгэхээр энийг бол сайн гартаа авч байгаа. Заримдаа нэг тийм өглөө босч ирээд нэг нүрээ угаамааргүй санагцсан үедээ хөвөнд шингээж байгаа зүгээр арчаад өглөө эхлүүлдэг бас. Тэгэхээр дулгааш ирчин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бас их гоё. Тэгээ хамгийн гол нь нөгөө аягүй сайн гүничиг авч иж миний арьс өөрөө тийм баланс байдаг байхгүй. Тэгэхээр гүничиг бол хамгийн их хэрэгтэй байдаг учраас ер нь бол эссенс тонерыг бол бүр бараг л уудаг төрлийн тийм. Нөгөө хуурай арьстай хүмүүс яг эссенс тонерын тэрийг уухыг бол ойлгож болж байгаа. Тослог батг гарамтгай арьстай хүмүүс ч гэсэндээ ерөөхдөө усыг бол тийм тэгжээж өөрөө нөгөө тослог үүсдэггүй. Наанаас нь тослогийг ингээд хариулаад цогсоогоод өчтдөг учраас тэгжээж тослог үүсдэггүй. Эргээд батг гардаг. Нөгөө арьс чинь өөрөө юуг нь тос өөхгүй юм байна. Тослыг л өөрөө улам үйлдвэрлээд ингээд эхэлдэг болохоор тэгэхээр тослог арьстай хүмүүс ч гэсэн арьсандаа усан чийг бас өгөх хэрэгтэй шүү гэдгийг нөгөө хүмүүст бас ингээд харьцуулаад хэлвэл арай ойлгомжтой ах нөгөө нэг өдөр болго үсээ угаагаад тахлаар улам тослогдоод идэг шүү дээ. Өглөө нь угааж гараад оройн тослогоо гэдэг. Яг тэр чинь цаанаасаа нөгөө тослогоо ялгаруулаад тий. Тэгээ нөгөө дутаад байгаа болохоор тэгж байна. Тийм. За тийм амар онцгой mind blowing юм байна. Окей, за серум руу орох уу? Тэгье. За серум дээр битгаар бас айгүй гоё сонголт хийсэн юм байна гэж харж илаа. Яг хүмүүсийн арьс арчилгаан дээр ашиглах хэрэгтэй хамгийн идэвхтэй үндсэн нэг миний бодлоор шүү дээ. Хоёр найрлага бол байдаг, хоёр орц. Тэгээ би нэгийг сонгоцсон байсан чинь Коко бас нөгөөдөх тэр ингэ соцоо уйлдэж байгаа юм. За тэгээ би яг нэг бүтээгдэхүүн гаргаж ирээд хуваалцах гэж би савыг хайчихжээ. Энэ юм байгаа юм. Уг нь Naturium-ийн retinol комплекс серум гэдэг. Яг анх удаага арьсандаа ретинол хэрэглэж байгаа. За ретиноид төрлийн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бол айгүй тохиромжтой гэж би боддог. Яг миний арьсыг бол өөрчилсөн байхгүй. Миний хамгийн анх ашигласан яг ретинол бүтээгдэхүүн. Тэгээ яг А витамины одоо төрлийн бүтээгдэхүүн байгаа шүү дээ. Тэгээ яг арьсны нөгөө эргэцийг бас сайжруулдаг. Ихэвчлэн хүмүүс илүү нөгөө хөвгшөлтийн эсрэг шинжлэхийг одоо бүдгэрүүлнэ гэж бол ярих байх л та. Гэхдээ яг миний бол нөгөө заав шууд хөвгшөлт гэдэгтэй биш зүгээр л яг overall айгүй хэрэгцээтэй найрлага байсан. Тэгээ ретинолыг бол анх удаа хэрэгж байгаа бол би Naturium-ийн ретинолыг бол ашиглаж үзхийг бол зөвлөнө. Тэгээ сүүлд одоо жишээ нь энэ шатны бүтээгдэхүүнийг орлуулж байгаа. Гэхдээ яг серум гэхэд хэцүү л дээ. Гэхдээ крем яг дурдчихъя. By Wish Trending Vitamin Amazing Bakuchiol Night Cream гэдэг энэ байгаа. Бас анх удаа ашиглах гэж байгаа бол дотроо ретинол агуулсан байгаа учраас бас энэ зөнгөө зөөлөн тэгээд яг шууд ретинол биш одоо магадгүй серум биш кремний шатны ашиглая гэж байгаа юм сонирхолтой байж магадгүй. Би нэг нөгөө second skin гэдэг нөгөө Instagram хаяг дээр unboxing хийгээд анхны сэтгэлээ хуваалцаад нэмээд бас өөр төстэй бүтээгдэхүүнтэй ч харьцуулсан байгаа. Би тэр хоёроо видеонд ор тайлбарлаж толбочих юм. Энийг яаж хэрэгжилж байна? Өдөр алга хэрэгжилж байна эсвэл 7 хоногт 2 3 гэж байна уу? Зөв, наад чи ястаа. Ягаад гэвэл this is retinol. Ретинол гингут. Одоо яг Кокогийн сувг дээр орсон өмнөх видеог үзсэн бол би гуйжуулагч дээрээ энийг дурдсан байгаа. За оройдоо ретинол ингээ байлаа гэж үгүй. Яг гуйжуулагчаа би хөвчлэн өглөөд одоо жишээ нь антиоксиданттайгаа ээлжиж ашигладаг байхгүй юу? Тэгж байгаа сүүлийн болох за боли зөв өглөө болгон антиоксидант ашиглая. Оройдоо гуйжуулагч болон ретиноидо ээлжлийгээд би нэг оройн нь гуйжуулагч хэрэглээд дараагийн оройн нь ретинол хэрэглээд тэгээ гуйжуулагч дандаа ингэж ээлжилж байгаа. Хүмүүс энэ нөө skin cycling хийгээд ах шүү гоо. Тэ дунд нь амраанч хийжтэй зүгээр гуйжуулагч хэрэглэхгүй ретинол хэрэглэхгүй оройнууд бас байгаад ах шүү гоо. Тийм дан чигээ өгöd тийм. Skin barrier жоохон тэнцвэртэй. Гэтэ маш болгоомжтой их гоо тэнцвэртэй баг одоо энд бол тасцсан баха. Тийм шүү дээ. Одоо skin cycling хийлээ гэхэд бол нэг их өөрчлөгдөд байхгүй. Тийм болохоор ингээд нөгөө эргээд харангуут яг угаасаа skin cycling хийж лээсэн байгаа байхгүй яг. Тэгэхээр бас үзэж байгаа хүмүүс сонирхож байвал те нөгөө эмзэг арьстай бол болгоомжтой гараа л гэж хэлсэн. Ягаад тэгэхээр хоёр яг активыг дараалж өдөр дараалж хэрэглэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө дараал хэрэгэлсэн өдрийнхөө маргааш нь хэрэглэхдээ анзаарч авахгүй л те. Шууд арьс чинь шууд амар эмзэг шиг магадaltaй. За чиний серум. Ямар ам нь халцсан явж байна. Vitamin C. За vitamin C бол угаасаа жилийн 4 улирал өглөө болгон түрхдэг би. Антиоксидант гэдэг төр үллээ шүү дээ. Өглөөдөө антиоксидант авдаг гэдэг. Ер нь бол vitamin C-гээр авдаг. Эсвэл ардаас нь синтелтэй серум түрхэж авдаг. Тэгэхээр ер нь бол нөгөө витамин C-г чинь өөрөө өглөө түрхэж байгаа юм чинь би орой нэг түрхэх гэдэг шаардлага байхгүй яагаад тэгэхээр өглөө оройгоо түрхлээр жоохон арьс хурааших гэдэг. Харин оройдоо түрүүний шиг яг chemical exfoliant юм уу эсвэл нөгөө гуйжуулагч ч юм уу эсвэл ретинол ч юм уу тийм нөгөө зохих найрлагуудаа хэрэглээ явдаг. За сүүлийн үед бол энийг маш дуртай, тааламжтай хэрэгжилж гин. Үнэр танар байхгүй. Тэгээд маш шингэн. Тэгээ нөгөө тослог арьсанд чинь батг гаргаад идэггүй. Зарим витамин C-нүүд чинь айгүй гоё хэрнээ түрхлээр батг гаргаад идэв шүү дээ. Тэгэхээр энэ бол батг ерөөсөө гаргадаггүй. Тэгээ ямар ч fragrance байхгүй, essential oil байхгүй. Тэгээ 5% тавч цэвэр витамин C учраас аскорбины хүчлийн 5%.
гэж явж байгаа. Тэгэхээр их зөөлөн тэгтээ нөгөө өдөр тутамдаа хэрэглэхэд одоо юу гэдгийг нэг пүн ингээд өндөр тунтай витамин C хэрэгжилжсэнээс бага тунтайг өдөр болгон хэрэглэхэд илүү үр дүнтэй. Тэг нөгөө зөндөө батга гардаг те янз бүрийн туршиж үзээд батга энэ төр гардаг. Тэгүнгууд энийг хэрэглээ яваад тэгэхээр өмнөх гарсан батганы сорин маань хурдуурдын идгээд яваад байдаг. Цайруулаад ингээд нөгөө тийм байгаа. Хурдан идгээд иддэг. Би яг энийг дараа нэг ашиглаж үзье даа гэж бодоод Притогийн энийг харсан багт өмнөх витамин C-гээд дуусчихад тийм. Ер нь Прито амар сонин тийм юу брэндээ ил амар тэгж маркетинг хийгээд идэггүй гадагшаага. Тэнийг мэддэг хүмүүс нь хэрэгэлдэг. Тэгээ яг найрлагын юм харахаар айгуу сайн найрлагатай. Тэр unscented line маань одоо яаж байгаа юм бэ? Синтеттэй тийм. Сая хэллээ шүү дээ. Өглөөдөө хэрэгжилж байгаа учраас оройд нь хэрэглээд байхгүй өөрөөр идэвхтэй орс хэрэгжилж байгаа. Гэтэ магадгүй арьс арчилгаанд анх удаага бүр хамгийн анх удаага идэвхтэй орс ашиглах гэж байгаа бол би бол C витаминыг бас ашиглаж үзээсэй гэж бол зүйл хамгийн анхны идэвхтэй орс ч юм бол тэгээд магадгүй энийгээ дасгах зорилгоор өглөөр айл айланд C витаминаас хэрэглээд ээж мэдээж болно. Өөр идэвхтэй орс хэрэг ашиглахгүй байгаа бол бас болохгүй гэж байгаа юм биш шүү. Тэгээд яг анхлан хэрэглэгч нарт одоо жишээ нь аскорбины өршийн 5% бол 5% найрлагатай бол зүгээр. Амар дайггүй гой сонсч. Тэгээд эхлээд хэрэглэж байгаа бол нөгөө 3 хоногт нэг хэрэглээд ч юм уу 2 хоногт нэг ч юм уу тий. За тэгж жаад өдөр болгоо ч юм уу тасгаад гоё. Тэгээ өглөө орой болгон хэрэглэдэг ч юм уу. Тэгээ арьсаа сонс. Заавал ингээд нөгөө харж байгаа за энэ болж ин дойгүй байна да гэх юм бол тэгэл найруулсан дээр. Тэгээ өглөө орой хэрэглэжээ гэж ботход чинь тий хуурашаа тах юм бол оройдоо хэрэглэхэ болоод за тэгээ чигшүүлэгч тоосоо арай жоохон гүний чиг өгдөг тий жоохон нэг юм барьер хамгаалдаг тос сонгодог ч юм уу. Тэгэхээр тэгэл нэг юм асуу хэлдэг хүмүүс нөгөө нэг ялангуяа туслаг арьстай хүмүүс юм шиг байгаа. Ингээл эссенц түрхэл тэгэл болоо. Аха. Яагаад тэгэхээр нөгөө нэг ингээ чигтэй болчлоо тэгээд тослогтой байдаг учраас тос түрхдэггүй гэдэг. Тэгэхээр хэл ихчээ хэл. Туслаг арьстай хүмүүс. Араас нь одоо ингээ идэвхтэй орц найрлагуудыг ингээ хэрэгэлсэн байгаа бол араас нь би бол нөгөө түгжих гэж хэлдэг юм. Яг moisturizing буюу ингээ чийгшүүлэгч тосоор ингээ түгжиж арьсандаа өгсөн нөгөө усан чийгүүдээ ингээ дэгдэн ууршин алга болохоос хамгаалах emollient буюу юм чийгшүүлэгч орцтой юмыг хэрэглэх ёстой гэж боддیں۔ За энэ видеон дээр би нэг брендийн 2 бүтээгдэхүүнийг дурдчихлаа. Гэтэ яагаад гэвэл үнэхээр дуртай. Дахиад савыг хадгалсан. Makeup-ing raw гэдэг энэ цувралтай айгу дуртай байхгүй гэсэн. Makeup-ing raw moisturizer энэ яг миний хамгийн дуртай. Чийгшүүлэхтээс өнөөдрийг хүртэл ингээд энэс ингээд илүү ингээд юм. Би ингээд зөвхөн найрлагад бас биш нөгөө хэрэглэх үеийн experience-тэй бас айгу ач холбогдол өгдөг. Яагаад гэвэл төрсний дараах ингээд арьсан мэдрэгдэх байдал тэлийн савлгаан хүртэл гоё. Тэр чинь нүуний ашиглахад дуртай, хэрэглэхэд дуртай байна гэдэг чинь тэр үн тэрийг дахин хэрэглэн гэсэн үг байхгүй. Тэгээд нөгөө тэдэж штэ хамгийн сайн нарны тос юу вэ гингүүд хамгийн сайн гэж байхгүй чиний хэрэглэх нарны тос чинь хамгийн сайн нарны тос гэдэг. Тэгэхээр тэр шиг чиний хэрэглэх арьс арчилгааны бүтээгдэхүүн хамгийн гоё. Тэгэхээр би өөрөө хэрэглэх experience-тэй айгу дуртай учраас энийг гэж бодсон. За тослог арьсны чигшүүлэгч тос байна. За One Thing гэдэг брэнд маш хөөрхөн ямар ч илүү дутуу юм одоо байдгүй. Яг тусдаа найрлагынх нь нөгөө экстрактуудыг гаргадаг хүмүүс их мэддэг баг. За энэ тос болохоор синтелатай, сүрийнтэй тайвшруулах тослог арьсны маш гоё хөнгөн бүтцтэй юм. Оо. Яг л тослог холимог арьсны тос. Гэтэ хит тусан бол биш. Одоо Rovectine Lotus Water Cream байдаг штэ. Тэрийг айгу яг адилхан биш л дээ. Гэтэ санагдуулж юм. Тэрнийг санагдуулам. Гэтэ тэрнээс илүү төрөхгүй одоо таатай гэх юм уу. Энийг бол зүгээр өстэй. Би бараг заримдаа 2 3 давхарлаад өгч. Энэ яг чамшиг арьстай хүн тохиромжтой юм. Тийм айгу хөнгөн дараа нь ингээд байх болчих жоос тийм. Байхгүй болчих чинь. Энэ бол яг хуурай арьстай хүмүүс зөвлөхгүй юм байна. Ингээд болоо. Үгүй юм биш үү. Нэг ялангуяа хүүтний удирдал хэлэх гэж яхад бол энэ яалтчгүй дутах юм байна. Нөгөө зөөлн. А гэхдээ яг хэрэгтэй хүндээ яг хэрэгтэй. Тэгээ би ч нөгөө нэг T зооноор тослог 2 хацраар хуурай учраас энийг зааныг түрхэж жонготой арай жоохон өтгөндөө тос 2 хацраараа нэмж түрхдэг. Тэгмэд яг ингээд байлаас ч. Тэгэхгүй яг бүтэн түрхчих юм бол нөгөө 90 вискэрч батах гэж байдаг байхгүй. Яалтчгүй яг T зооноор илүү их тослог ялгардаг учраас. Тэгээ энэ брендийнх нь өөрийнх нь нөгөө үзэл бодолтой тэр нь аягүй гоё санагддаг бас. Синтелагийнх нь экстрактыг хэрэглэж байгаад дараа нь энийг бас хэрэглэх юм бол надад их зүгээр санагдсан. Им зэгэрстэй хүмүүс. За одоо байна штэ. Энэ хоёр видеоноос магадгүй нэг юмыг л ойлгож авъя гэж бодож байгаа бол дараах юмыг л ойлгож аваарай. Чи юу хэлэх гээд байна чи? Дараах юмыг л ойлгож авна. Юу вэ гэхээр арьс арчилгаанд ингээл цэвэрлэх, чийжүүлэх, хамгаалах гэсэн 3 үндсэн шаардлага байх хэрэгтэй. За үнэхээр энэ 3-ыг гурван нь хийж чадахгүй байна гэх юм бол хамгаалахыг хийнэ. Тэрний үлээ нарны тос.
Тэгэхээр нарны тосныг бол заавал тогтмол арьс ашиглаганд хэрэглэж заншаарай. Тэгээ нэг ялангуяа 100 дуусч ингээд нарны тос арилж байгаа ашиглахаа болж байгаа юм биш. Жил тойроо тэрэл хэрэгтэй. Хоёул өөрөөсөө нарны шууд зэрэг харуулъя. За 3 2 1 зэрэг фокус болж байна уу? Нарны эдийн дуунаас хамгаалах топ 5 тосныхоо видеог хуваалцсан байхгүй. Тэгсэн Тэрэн дээр би энийгээ дурдсан, наатайг ч дурдсан байхгүй. Тэгэхээр би болохоор Round Lab-ийн Birch Juice Moisturizing Sunscreen-ийг энэ видеон дээр дурдъя гэж бодсон. Хим Coco-гийн болохоор Cleansing All Day Airy Sunscreen гэдэг шинээр гарсан хамгийн сүүлд гарсан шинжилсэн үйлдвэр. Яг аль аль нь SPF 50 нэмэх, PA 4 нэмэхтэй хамгаалалтай нөгөө нарын тосны апокалипсийн дараа яг гарч ирсэн. Энэ хамгийн их нь гарсан тос шүү дээ. Тэрний дараа бол гарсан. Тийм шүү дээ. Бараг шууд анхнаасаа давсан ч билүү. Тэгж ажилласан хоёр тос. За texture-ны хувьд өөр чи энийг болох илүү ярих бах. Round Lab-ийн хувьд яг би юун дээр тэр нөгөө топ 5 тосон дээр тосныхоо тухай видеон дээр дэлгэрэнгүй ярьсан байгаа. Би дээр Cars болон видеоноор тайлбарч толбочих. Гэхдээ энд ярихад бол айгуу тийм хөнгөн усан дуу маягийн тос. Тэгсэн мөрсөө би хуурай арьстай үнний бол хэрэглэхэд айгуу дуртай. Орой өглөөдөө мейкапны доор суурь болгож хэрэглэхэд айгуу зохимжтой. Зуны үйлрэл надад хүнд санагдаагүй. Өвөл бол магадгүй нөгөө доор нь чигшүүр тос түрхээ тэгээ нэмээд нарны тосоо бол түрхэж ашиглаж болох байх. Зундаа бол одоо жишээ би чигшүүр өглөөдөө чигшүүр тос хэрэглэхгүйгээр шууд энийг ашигладаг. Яг чигшүүр тос болон хамгаалах гэсэн хоёр шиг айлалыг хийж байгаа учраас айгуу зохимжтой гой санагдтыг. Надаа Birch Juice line өөрөө өвөл илүү их тохирдог. 100 гэхээсээ илүү ер нь бол өвөл илүү нэг арьсыг нэг гоё юм хамгаалаад байдаг. Тэгээд нарны тосныхын хувьд бол бас хэрэгжилж байсан, бас их таалагдчихжээ. Миний авчирсан тос болохоор энэ Clearsing тос байна л да. За энэ болохоор нөгөө амар олон тийм юу болоод скандал болоод тата авалт болоод хүн амтны мөнгө төгрөгийг буцааж өгөөд SPF шалгуурт нь хүрэхгүй байна гэж тэг хоёр төрлийн тос нь хоёлаа шууд буугдсан байгаа. Тэгээ тэрний дараа баг жилийн дараа. Тийм. Бөө юм болж байгаа. Гэтэ жилийн дараа энэ дахиж гарч ирсэн. За тэгээд үнэхээр хүлээлтийг бол үнэхээр яаж давж гарлаа л да. Ягаад тэгэхээр айгүй гой зүйлхэн. Маш гой хурдан гэж шингэдэг. Усан бүтцтэй, усан суурьтай. Бүр ингээд тослог холимог арьстай хүмүүсийн нүкс үеийг нь бөглөөд авахгүй. За тэгээд нөгөө эрүү хэсгээр те нөгөө T-зон хэсгээр ингээд түрхсэн байгаад батг гарахгүй. Тэгсэн ирнэ. Яг нөгөө нэг юу гэдгийг нарны тос ч өөр ингэдэг байхгүй. Жохон нэг semi matte finishтэй ч юм уу эсвэл matte finishтэй ч юм уу те. За ингээд түрхлээ хоёр хацраар таталтаж эхэлдэг. Ингэсэн юм шиг таталтаж эхэлдэг байхгүй. Тэгэнгүүт би илүүтэйгээр одоо hydrating нарны тосыг хоёр талаараа түрхдэг ч юм уу. Ер нь бол халимаг арьстай хүмүүс чинь нэг зовд юм уу. Тэгэнгүүт энийг яг бүтэн түрхчихэнгүүт нэг тэг шаардлага байхгүй. Сайхан гоё ингээл шингэчин, сайхан ингээл hydrated болчин. Тэгтээ тослог үсгээд байдаг. Тэр нь их таалагддаг. Зүгээр л нэг түрхэл болоо. Нөгөө Солонгос арьс арчилгааны брэндүүдийн хувьд бүгдээрээ ихэнх нь SPF 50 нэмэх, PA 4 нэмэхтэй тосол юм гаргаж байгаа. Victorian сайн улсын хоёр тосол аль аль нь нөгөө органик фильтрүүд агуулсан. Яг өөрөөр chemical filter гэж бас нэрлэж усалдаг. Тэгээ органик фильтрүүд агуулсан тоснууд. Тэгэхээр тийм учраас нөгөө чихшүүлэх фактор нэг үсэн, чихшүүлэх хүчин зүйл нэг үсэн. Нэмээд нөгөө будагны доор байхад айгуу зүгээр. Тэгээд нөгөө буцаагаад нөгөөний цагаан одоо хальсах юм уу да тийм үлдээдэггүй учраас болчихж байгаа. Тэнгүүт ихэнх нөгөө chemical filterтэй буюу organic filterтэй солонгос тоснуудаас хоорондоо нэг амар одоо нэг ялгархаа болчихлоо штэ. Тэглээ. Нэг тийм энэ үнэхээр бүр тасарсан илүү биш. Тэгэхээр нөгөөний хүн тэгээ essential oilтай тийм хөл тийм байна уу гэл. Тэгэхээр нөгөөний шууд энэ нь сайн, энэ нь муу гэж ингэж хэлэх аргагүй болчихж байгаа. Тэгэхээр тухайн хүн ингээл солиол яаж enjoy хийж төрөх чинь баг тэрнээсээ л хамаардаг болсон байгаа болохоор заавал одоо жишээ зөвхөн тэр гэлтэхгүй ерөөхдөө өөртөө таалагдах нарны цэсийг олж аваад тэгэл магадгүй заавал зөвхөн тэрийг хэрэглэх албагүй штэ ээлжээл. Би одоо шинэ энийг одоо баг 3 4 дахь аваад дуусгасан баг. Тэгтэл буцаагаал нөгөө топ 5 нарны тос гэдэг видеон дээр хуваалцсан бусад тосуудыг ээжэл ингээл хэрэглээл авах бүгдэнд нь дуртай. Бүгдэнд нь илүү одоо энэ нь илүү таалагддаг ч юм. Энэ яг энэ хэсэг нь гоё доо гэж бодсон юмуд байгаа. Чамсан тийм байгаа шүү дээ. Нарны тосууд одоо бол хоорондоо нэг тийм надад тийм амар best гэд хэлчих юм. Алиг нь best гэх юм бэ? Тийм болцсон байгаа даа. Pros and cons нь Бээжин. Тэгээ тэрийг нь ингээд гоё өөрөө харж байгаа л яг арьс арчилгааныхаа рутинд тааруулаад өөрийнхөө яг арьсны мэдрэмжинд тааруулаад гол нь энийг түрхсний дараа миний арьс эвтэйг нь байж чадчихэв нөө. Гэт энийгээд ингээ ярихад таталтахгүй байна уу? Тэ тослогдоод байна уу? Яаж ин тэр нь аюу чухал. Одоо ам халаад явж өглөө. Энэ видео нэлээд урт болох байх. Угаасаа ойлгомжтой. 23 минут. Тий уртаар нь оруулнаа. Нэг уулзаж байгаа. Нэг уулзаж байгаа гэх тэгчих. Тоош хоёул нөгөө влог дээр хамт видео хийндэ гэж амлчаад тэгээд тэрнээс хойш
Ямарс миний сууг дээр бол яг нэг влог дээр амлсан. Чи бас өөр юм дээр story дээр нэг ярьсан юм аа. Тэгээд нэхэд. Окей, урилга үл авч ирж видеонд оролцсон маш их баярлалаа. Намайг гэртээ авчирч ингээд гоё home studio-доо хамт бичлэг хийсэн маш их баярлалаа. За тэгэхээр Coco-гийн сууг руу subscribe хийгээрэй. Хэрвээ бас илүү арьс арчилгааны тухай илүү дэлгэрэнгүй контент үзье гэж бодож бол хэрвээ нэмээд өөрөө холимог эмзэг арьстай бол бас магадгүй Coco-гийн зөвлөмжүүд айгүй ойролцоо. Сэтгэлд ойрхон тусах байх шүү гэж. Тэгээд нөгөө видеонууд бас дурдсан сая бүх юмнуудыг видеоноор тайлбарлах толбсон байгаа. Видеоны доотлын тайлбарыг нээж үзээрэй гэж уриалъя. Видео таалагдсан бол лайк дараарай. Өөрсдийн сонирхолтой, өөрсдийн дуртай рутинээ ч гэсэндээ видеоноор комментээр хуваалцаарай гэж хүсье. Тэгээ миний subscribe хийгээгүй байгаа бол энэ дор байгаа subscribe гэсэн товчийг дараад хажуу нь хонхыг дарчих юм бол намайг шинээр видео оруулах болгонд notification очиж байгаа болно шүү. Хамт байсан баярлалаа. Дараагийн видеогоор тун удахгүй эргээд уулзъя. Баярлалаа.